Жанаваг Маргад Эрдэнэ гэдэг дархан мэрэгчлээ. Тэгээ сүүлийн нэг 6-7 жилийн хугацаанд л миний үсэг унаад эхэлсэн гэж одоо бодоход тэгж анзаарагдаад байгаа. Биш бүр юм урт үстэй байсан. Тэгээ их боодог байсан болохоор л тэр үеэс ингээд угаахад ингээд латгахтахаар л унаад эхэлсэн юм шиг байна. Тэгээд тэрнээс хойш шалмигтай болвол тэгтээ уналтан зогсоогүй үргэлжлээл унаал байсан. Тэгээ сүүлийн үед бүр илт мэдгэтгэвч ингээд энэ хоёр руугаа ингээд ороод. Одоо л ийм хэлбэрийн халдсралт гэж нэрлэдэг юм байна л да. Тэгээд янз янзаар элдв бүтээгдэхүүн янз янзын арга туршиж үзээд ёстой л бүгдийг л хэрэгэлсэн баг та. За тэр хар бих гэдэг юм чинь төрхөж үзлээ. Ус сунгаадгүй тэр Япон, Англи, Америк юу гэдэг лээ баахан төрлийн шампунууд хэрэгэлсэн янз янзын витаминууд ууж үзлээ. Тэгээ ер нь бол нэмэргүй л байсан. Тэгээд саяхан би нэг аргаал барсан хүний ажил штэ. Стори хийж үзсэн байхгүй. Тэгээд үсээ хаана яаж арчлах уу? Унаадаа ингээд тэгсэн чинь санал болгож байгаа эмнэлгийн доктор Чингүний эмнэлэгт очиороо тэднийх бол хамгийн одоо чанартай сайн найдвартай хийж өгч байгаа. Гэт тэгэхээр ирээд үзүүлэхгүй эмчтэй уулзаа зөвлөгөө аваад тэгээд мэс заслын дараах арчилгааг бас тогтмол хийх боломжтой учраас эндээ Улаанбаатарта мэс заслалт орсон хамаагүй амар гохгүй. Яагаад тэгэхээр эргээд унчих юм бол би дахиад Турк руу ч юм уу сүлөөр хаана их тийшээ явах чинь дахиад зардал болно. Тэгэхээр тэрнээс бас аврагдчихж байгаа юм л да. Тийм. Тэгээд одоо мэс заслалтаа орлоо. Үсээ ослаа. Ер нь юу вэ шүү? Яг догдлоод хөлс гоож байсан шүү. Ус шилжүүлэн суулгах ажиллбар маань ингээд дуусчлаа. Тэгээд одоо энэ хүртлээ ингээд өстэй болно гэхээр инээд ирээд өөр. Баярлалаа л. Одоо нөгөө хүн болгон хэлдэг бах та хүлээх хэлүүлтлээ дээ ёстой. Эмчнэр маань, сувлагчнар маань яг л цагтаа эхлээл дуусна гэсэн цагтаа дууслаа. Тэгээд мэргэжлийн хүмүүстэй ажиллана гэдэг үргэлжил сайхан байдаг та. Тэгэл би бол ингээд сайхан орон дээр хөвтөл эрхэлсээр байгаа л дуусчлаа. 3-4 настай хүүхэд гэртээ хөвтөл ээжтэй эмээд эрхэлж байгаа юм шиг л юм болол дуслаа. Мэдээж шилжүүлэн суулгаж байгаа энэ ажиллбар бол өнөө өрөө юм уу маргааш өглөө үр дүн шууд харагдахгүй. Одоо их л удаан бодож судалж хайж ирж явж байгаад энэ эмнэлгийг сонгож ирж үйлчлүүлсэн. Тэгэхээр энэ ажиллбарт орох зориг байсан чинь хүлээх одоо төвчээрээ угаасаа гарч л таарч тий.